Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхийн од мөндөр сууг үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Дэлхийн шилдэг 50 өгүүлэлэг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Энэ нэвтрүүлгийг Цэнгэл Баяр би хөтлөө явуулна. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, за од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээн авч сонсож байна. За энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах on time технологи, за мөн өдөр бүр шин үрээтэй төлөө шүүх дэмжиж ажиллаж байна. Бидэнд мөн гайхалтай цэцгээ илгээдэг Agora Premium Flowers цэцгийн дэлгүүрийнхэнд маш их баярлалаа. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа Солонгосын зохиолч Жин Рэншүний нэг гайхалтай өгүүлбэрийг хамтдаа сонсно. Зохиолч Жин Рэншүн Болжмор. Өдөр бүр наран жаргахын үест үдшийн 6-аас 8 цагийн хооронд цонхон тушаа 3 дахь ширээг Кан Жунхюгт хадгалах болоод уджээ. Тэр заримдаа найз нөхдөө магадгүй ажилчтай ч юм уу дагуулж ирэгч ихэвчлэн хоол болохоос өмнө хэдэн хуудсыг эргүүлж тойруулан суух ганц сэтгүүл сугавчилчгаал ганцаараа ирдэг юм. Тэр чүнхэн бүсгүйтэй өдөр бүр үг солихч, залуу бүсгүй түүнээс юу авахыг асууж, захиалгын тэмдэглэснээр тэдний яриа хөрөө ээлдэг боловсон хэдэн баярлалаа зүгээрээс үл хэтрэнэ. Гэтэл нэг өдөр чүнхэн мөнөөх ширээн дээр нь захиалгатай гэсэн бичиг тавихаа мартчихач. Харин тэрнийг мартснаа санаад эргэж харвуу үгүй юу? Босго давснаасаа хойш л хоорондоо ам чөлөөгүй ярих дунд иргэм насны хоёр эмэгтэй өнөөх ширээг нь эзлэтгэж. Тэд чүнфэн бүсгүйн уучлалт хүсэн учирлаж гуйхыг юм чинээд ч бодсонгүй. Гүгүү, эндээ л сууя. Яасан ч босхгүй гэх юм. Тэр хоёр эмэгтэйд өөр зөвгчийг үйлчилж байх зур чүнфэн Кан Жунхюгийг харуулдан гадаа үүдэнд гарч зогслоо. Харин байнгын үйлчлүүлэгч эрмэгц дор гихчин михийгээд нүдэндээ нулимс мэлтэл зүүлэн байж. Яана. Намайг үнэхээр уучлаарай. Надаас л боллоо. Гүй хөгж байгаа юм би. Би таны гомдоогоо юу? Энэ салхинд ингэ зогсож байдаг чинь. Би л харин чамаас уучлалт гуйх ёстой юм биш үү? Кан Жунхюг зоогийн газарт ормогцоо эзэгтэйд нь хандан. Танаа үйлчилгээч үнэхээр сайн шүү. Цаадах нь инээмсэглээд. Үйлчлүүлэгч манай бурхан шүү дээ гэж намжирдлаа. Эзэгтэй түүнийг өөрийн биеэр өөр суудалд хамаагүй нам гүм хэсэгт хүргэж өгөв. Харин чүнхэн бүсгүйг хоолны цас барьчаад ирж яваа хармагцаа эзэн эмэгтэй. Манай чүнхэн их сургуульд сурдгийн, хичээлийнхээ бус цагаар манад ажилдгийн гэж хэлж амжив. Жунхюг чүнхэнд хоолоо захиалангаа хичээл номныхын тухай асууж ямар чиглэлээр суралцдаг, хичээлдээ дуртай юу гихчлэн яриа өдөв. Ярилцах зураа Кан Жунхюг толгоогоо ялг өргөж чүнфэн түүн рүү багхан бүхийн. Кан Жунхюгт энэ нь гинэтхэн таагүй санагдаж чүнфэн рүү нэг нэмсгэлчгээд доошоо хоол руу харлаа. Хэдэн өдрийн дараа хойд туйлын жихүүн агаар арвин их цас авчирваа. Чүнфэнийг сүүлийн автобус хүлээгээ зогсож байтал урд нь гинэт мөнгөлөг Ауди машин ирж зогсов. Кан Жунхюг урд хаалгаа нээж суучих. Би гэрт чи хүргээд өгье гэсэнд чүнфэн хэрэггүй. Гэхдээ танд их баярлалаа гэж татгалзаж үзлээ. Гэтэл Кан Жунхюг гүй эн чи ийм их цас орж байхад автобус цагтаа ирэхгүй шүү дээ. Альвэ суучих. Машины дотор засал дулаахан бас тухтай юм. Ийм тогтоо машинд орж суусныхаа дараа л чүнфэн гар хөл нь хүлдэх шахсныг мэдлээ. Бийд нь хургасан жавар үе мөчөөрн цахилгаан адил гүйж хөл гарын бараг л мдээгүй болгоход өгчээ. Үл мэдэг чичрэх чүнфэн Кан Жунхюгт сэтгэлийн угаас талархлаа. Яана, танд төвөг утсан бол уучлаарай. Яалаа гэж дээ. За, ажил хэр байна да? Муугүй шүү. Миний нэг хамаатан сөөвл зоогийн газар ажиллаулдгийн оюутнууд бас тэнд нь ажилдаг л гэсэн. Лав 2 хятад оюутан байдаг гинлээ. Бүгдээрээ л зөөгч хийх хэцүү гэж үгэлдэг юм.
Кан Жунхюгийг ийн яриа өдөхөд Чүнфэн нодлон зунаас зөөгчөөр ажиллаж байгаагаа ярив. Зоогийн газрынх нь өмнөхөн усан ориглоор байдаг. Тэр нь өглөө болгон 6 цагт ажиллаж эхлэхдээ хөгжим тоглож, гэрэл чимэглэлээ навчуулдаг тухай ч мөн ярьлаа. Эцэст нь гадаа үүдэндээ кафений болон засаж, тодгэгчийн өнгөтэй хуванцар ширээ, сандлууд тавьж, ширээ болгоноо цэцгийн баглаа загасны хоргоор чимэглэсэн, хотын өнгө төрхийг бүрдүүлсэн гэгдэн орон нутгийн сонин хэвлэлд олончуудаа зураг хөрөгтэйгөө гарчээ. Чүнфэн өөрийгөө анх сонин дээрээс олж хараад ихэд гайхаж байснаа хэлжээ. Кан Жунхюг Чүнфэнийг сургуулийн байранд нь буулгаж өгөхдөө "Чамтай ярилцах үнэхээр сайхан байлаа. Түр хүлээж байгаарай" гэд урдах хайрцгаа онгойлгон жижигхэн уут гаргаж ирээ түүн рүү сарвайснаа. "Юу, нэг найз маа надад өгсөн юм аа. Тэгсэн харин эмхтэй хүндэл таарах идвэн лээ." "Гүгүү. Би авч чадахгүй." "Зүгээрээ. Чи надад тус болж гин гэд бодчих тех үү?" Жижигхэн ууттай зүйлийг Чүнфэний гарт татгуулав. Дотор байрандаа орсон хойноо үзвэл уутан дээр нь Dior гэж бичжээ. Дотор нь тун цөөхөн хуваар үйлдвэрлэдэг сүрчиг байна. Франц тайлбарын даран дээрээс нь наасан хятад шошго шүлэг адил харагдана. Чүнфэн шилтээ сүрчгийг шийдэнгийн гэрэл дор барин тод ягаан өнгийн сониучрхан харав. Шилэн дээрх саарал саанаас болж шилний цаадах бяцхан ертөнцөд тасралтгүй цас орж байх шиг харагдана. Үнэртнийг цацаж үзвэл тоймгүй олон бичил эдэс биеийн тойрон бүжиж, амьсгалах тоолонд нь Чүнфэнийг авч эргүүлэх мэт болох вэ. Маргааш оройн Кан Жунхюгийг зоогийн газарт ирэхэд нь Чүнфэн өгсөн сүрчигнийх нь хариу олгож шинэхэн алин барив. Гэхдээ тэр нь зүгээр ч нэг алин биш. Цайны аяг шиг амсартай болгон ухаж янзлаад дотор нь лир, жүрж, долоогон, киви жижиглэн зүсэж хийсэн, дээрээс нь зүгийн бал цадсан онцгой амттай алин байлаа. Кан Жунхюг түүнийг гайхан харж нилээд хідэн хором үг дуугүй суужээ. 7 хоногийн дараа Кан Жунхюг Чүнфэн бүсгүйг шарсан махаар тайлав. Зоогийн ширээнээ тэдэнд үйлчилсэн зөөгчин нухацтай царайлсан, сахлаа мүлчийдэл хуссан дунд иргэм насны ир байлаа. Цагаан цамц хар хүрэмтэй тэрээр томч тахим дуям. Чүнфэн: "Юу? Ийм тансаг зоогийн газарт анх удаа л орж үзэж гин" гэж Кан Жунхюгт хэлэхдээ саяын зөөгч ирийг бодсоор байлаа. Тэрээр удалгүй эргэж ирээ захиалгыг авав. Тэгтээ хоолны зэсээ тэр хоёрын өмнө ямар нэгэн чухал баримт бичиг аятаа хүндэтгэлтэй наргагүй дэлгэн тавилаа. Хоол захиалгахдаа Кан Жунхюг зөвхөн ээлдэг зангаар "Болно мэдтэй" гэж хэд хэд асуусныг тооцвол бүх хоолоо дур мэдэн захиалав. Чүнфэн "болно" гэд нэмсгэлгээс өөрөөр юу ч хэлсэнгүй. Энэ үнэтэй газарт түргсэн уснаас нь өөр зохицох юм алга. Шарсан мах нь үнэхээр амттайч. Үнэр нь бүр толгой иргмээр. Бурхан буддаад хүмүүс яагаад арц хүж уугуулдгийг одоо л мэдчихээн. Ямар ч амтнаас илүү сайхан үнэрл шууд зүрхэнд хүрдэг юм байна гэж Чүнфэн хэллээ. Кан Жунхюг түүнийг өхөөрдөн харна. "Чи үнэхээр игдүүтэй юм аа. Найз залуучин чамд үнэхээр сайн байх та." "Надад найз залуу байхгүй." "Юу гинэ? Бүр 190 араас ч гүйдэг гэвэл би л гайхгүй." "Та юу ярина вэ? Би чинь байдаг л нэг охин." "Чи ч алт шиг хүн шүү дээ. Нэг чир араас ч гүйдэггүй гэхээр яагаад ч итгэхгүй юм байна." Кан Жунхюг тэрнийг үнэн хэлсэн үгүйг нь тандах гэсэн мэт нүдрэн ширтлээ. "Чамд таалагддаг хүн бий юу?" Чүнфэнд Пейзичэн таалагддаг юм. Тэрнийг харах тоолонд Чүнфэний хинхдэг цээжинд цэцэг дэлгэрч, өвс ногоо халиурч, алтан гургалдаа жиргэж эрвээхэ бүжин зүгий дүнгнэлтдэг. Гэлээгээд яалтаж үлээдэ. Сургуулийнх нь охид хүүхнүүдийн тэн хагасан тэрэнд сэтгэлтэй юм. Пейзичэн мянган охид дундаас тэрнийг хизээч олж харахгүй. Гарч явах замдаа Кан Жунхюг: "За дараа нь чиний ордог газарт орж хоол идэ" гэжээ. Чүнфэнийг ядуу оюутнуудын ордог газар таалагдахгүй байлгүй дээ гэж хэлэхэд Кан Жунхюг: "Чи намайг буруу удаж ин шүү.
Би ч ихсэн бас залуу явсан юм шүү дээ. Чүнфэн тэрнийг сургуулийнхаа дотор байрны үүдэн дэх шорлогны газар аваачсан юм. Цагаан ордон гэсэн нэр нь Кан Жунхюгт тунч хөгжилтэй санагдав бололтой. Гүй юм мундаг нэрээ гэж дуалтав. Модон ширээ сандал нь бүр илэгдэж хуучирсан, сандлын зөөлөвч нь ужирч муудаад үрчээсэн хив завчраа тавьчихсан юм шиг газар аж. Орж гарах хүмүүсийн дийлэнх нь оюутнууд. Цагаач ажилтан бололтой хэдэн хүн мерсэр тэд шар айргийг аяг хундаг гэлгүй шууд л шилнэс нуун. Шилээр нь тулгаж уухаар өндөр хүзүү хоолоонууд нь харшилддгийн. Ингэж хамт уусан хүмүүс хоолоо огтлох найзууд болж байгаа юм да. Гэж Чүнфэн тайлбарлаж өглөө. Кан Жунхюг анайл мөн сонино гэж дуалтав. Чүнфэн ажилчин эрсээс юу дутах вэ гэх шиг 2 шил шар айраг захиаллаа. Харин зөөгчийг бөглөөг нь онгойлгож өгмөгц авчирсан алчуураа гаргаж өндөр нарийн хүзүүг нь сайтар арчаад Жунхюгт барив. Кан Жунхюгийн хоолоогоор эхлээд хоол давсангүй. Харин орчондоо багаар дасаж ирмэгцээ хэдэн зүсэм шорлогны махыг халислаагүй улаан лойлтой цуг идчихв. Тэр Чүнфэнээс ээж аавынхын талаар, ах дүүтэй эсэх талаар нь асуулаа. Дараа нь оюутан бүсгүйг юу мөрөөдөж явдгийг ч асуув. Миний жинхэнэ мөрөөдөл юу гэж? Ямар нэг нууцлаг газрын нууцлаг хүмүүс намайг анзаараасай. Тэгэд хэдэн сая хүнээс намайг сонгоосай. Тийм хүмүүс нэг л өдөр хурж ирээд дагаад яваарай гэвэл би дагаад явна. Тэгвэл дөөр үлгэр домог шиг амьдрал эхлэв штэ. Үлгэр домог шиг гэж ямар амьдрал? Цаг нь болохоор мэдэгдэнэ. Хоолны газраас гараад машина сахаасаа өмнө Кан Жунхюг Чүнфэнийг үнслээ. Бүсгүй суудалдаа шигдээд хөдөлгөөнгүй суув. Тэрний үнсэлд хачин бүлээн атлаа. Хашин хойрог юм. Шар айраг, бохны гаа хоёр хэлнийх нь үзүүрээс холилдон амтагдана. Кан Жунхюг удалгүй Чүнфэнийг ирж цай уу гэж гэртээ урьсан юм. Тэр гол руу харсан цонхтой дотроо дээд доод 2 хэсэг болгон хуваасан орон сууцны том байранд суудаг аж. Гол мөсөнд хожигдсан хэвээр энд тэнд нь алаг цог цас хуйларч үзэгдэх нь яг л бэхээр зурсан зураг шиг. Кан Жунхюг Чүнфэнд байраа үзүүлв. Цэвэрхэн саруулхан энэ том байрыг цагийн ажилчин өдөр бүр ирж 3 цаг эртээ цэвэрлдэг гин. Агуу шиг хоосон газар гэж энийг л хэлэх байх. Кан Жунхюг Чүнфэнийг дээд давхартаа дагуулж гарлаа. Дэндүү цэлгэр хоосон болохоор нь Кан Жунхюг нүүж ирснийхээ дараа үргэлж гэрлийн асаалттай унтдаг байсан гин. Орных нь хажуудах явган ширээн дээр гэр бүлийнхэн зураг харагдана. Эхнэр нь оньгор нүдтэй, жирвэсэн хөмсгтэй. Цасаар зуурч бүтээсэн үг гэмээр цав цагаан хүүхэн аж. Чүнфэний үеийн бололтой хүүн Кан Жунхюгээс толгоо өндөр байж ядсан, адгсан төрхтэй бол охин нь харин ээжигээ өвчсөн юм шиг дуурайчгач. Том гихч ангаан энэснээс нүд нь бүр ониж, шүднийхэн төмөр ил харагдана. Кан Жунхюгийн охиныг Ёнхи гэдэг аж. Байртан танилцах бяцхан аяллаа дуусгаад тэр хоёр доод давхартанд цай уулаа. Шалны халаалттайгаас гадна шалнаас таац хүрсэн аврах том цонхоор тусах нарны элч туяанд өрөө тасалгаа нь айхтар бөхчин болж дотор бараг 28-29 хэм хүрэх шиг болов. Ноосон цамц бүхэл даавун дан цамцч зуу задхаарч. За манад дандаа эрэхтэй цамцал байгаа да. Чи хувцас олих уу? Үгүй хэрэггүй. Чүнфэн гадуур цамцаа тайлав. Дотор өмссөн нэмгэн цамц нь хэд хоногийн өмнө Кан Жунхюгийн өгсөн бэлэг юм. Тэр яг л сөрчиг өгсөнтэйгээ адил цамцны шошгыг ч гэсэн ураад авчихсан байж. Тансаг зэргийн хачин гоё материалтай тэр цамц дотор байранд нь дуу шуу оруулж оюутан охид болгон цамцыг өмсөж үзсэн юм. Хандалсан цайгаа аягалчгаад нарны гэрэлд
Цайны өнгө хичнээн гоё байгааг хардаа. Гэснэн ч Чүнфэнийг баясгалаа. Канжинхүг аягтай цайгаа уучгаад уртаар санаалдав. Нарны хурц гэрэлд түүний нас улам тодорно. Үснийх нь бараг тэн хагасны үзүүрээсээ бууралтаж, нүүр гарынхын арьс унжиж шалхойжээ. Харин хуруугаар нь цэвэрхэн, хумс нь өөгүй толгор юм. Та энд ажиллаар ирсэн үү? Юу, их нэртэй бол тэгж хэлсэн. Бүр өөр арга алга гэж зовлонтой царайлсан шүү. Энд байх хичнээн амар гэж нэг өнжөөдөл бие бодож байгаа нь энэгээд өвс ногоо идэхгүй зурагтаар хөл бөмбөг үзэж байхад хинч над руу хариулж ашигчихгүй, аимшигын кинонд дуртай гэж мангар таньгээрээ дуудуулахгүй, нямгарыг болгон сүйт хар хүүшиг хувцлаж сүм дөмөргөлийн дуудуулахгүй, гэр бүлийн элдв цуглаанд сард 2 удаа оролцож хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврын талаар багш нартай сар бүр зөвлөлдөхгүй. Ууж хөлчүүрхлээгээд заавал шүршүрт орохгүй, шөнө буудан дээр унтахгүй, хүсснээрээ хувцааж тайлахгүй бүхлээрээ орон дээрээ тэрий хатаад өгнө. Чүнфэн тэрнийг хизээ өөрийнх нь тухай ярих болоо гэж хүлээсэн ч Канжинхүг бүсгүй талаар үг унгасангүй. Тэгэхээр нь бүсгүй өөрөө өөрийнхөө тухай ярьлаа. Дараа 7 хоногт манай үлийн амралт эхлэх юм. Гэртээ очихороо ээжийг ирж алгадад сэрэх хүртэл өдөржин орондоо хөлбөрнө. Бас ихчийн цэцгийн хүлэмжинд очиж баясна. Панда шиг нүдтэй болтлоо интернет кафед шүнжин найз нартайгаа тоглоно. Тэгээд ээжийг аашил загнах зуур үхсэн юм шиг унтна. Ахлах дунд ангийнхантайгаа наргина. Дараа нь карак гэднэ. Найзуудтайгаа тэгж гарах болгонд хин нэг нь хоолоогоо сөөтөл дуулдгийн. Нэрээ бас голын эрэгт галын наадам хийнэ. Энд ч гэсэн галын наадам байдгийг мэдхүү. Нэг шөнө генет юм дэлбэрэх шиг болохоор нь хаа нэгтээ осол гарчтэйгээд бодоод цонх руу ухс хийтэл галын гоёмсог очиж цасанд хучаатай газраас яг л усан ориглуур шиг дээшээ цасарч байсан шүү. Чүнфэн өөрийн ирэхгүй цонхоор гадагш хараад тэр хоёрыг цай ууж элдвийг хөөрөлдөж суухцуур нар улаавтар алтан шаргал өнгөтэй болсныг анзаарав. Тэрэнд генетхэн л үл үзэгдэх нэгэн гар тэр хоёрын доороос том зөөлхөн ширдгийн сэмхэн баг багаар татаад авчих шиг санагджээ. Бүсгүй эргэж харахтаа Канжинхүгтэй харц толгорчхав. Би чамайг санана. Би ч гэсэн таныг санана гэт хэлчихв. Дараа өдөр нь Канжинхүг Чүнфэнийг ахаад оройн зогт иржээ. Тэд хоолоо идэхдээ 2 лан хулаан дар сууж харж ирээд ахаад нэгийг задлав. Канжинхүгийн байрны халаалт тисэж твчхийн аргагүй юм. Дөнгөж түрүүхэн байрны арын цэцэрлэгээр алхаж өвлийн тэсгэм жаварт гавлын ясны хүртэл янгинаж байсан шүү дээ. Гэтэл хэдхэн хормын дараа хөлсөнд бурзайчихсан сууж байна. Хоёулаа хувцас салхоор дээшээ гарахын өмнөхөн Канжинхүг буудан дээр байх цаасан уут руу заагаад Чүнфэнд ахаад шинэ хувцас авсан гэлээ. Канжинхүг бүсгүй рүү нэг нэмсгэлснээ хөргөгчнөөс мөс авахар явв. Зочны өрөөний нэг болонд гэр бүлийн өөр нэг зураг байхаач гэр бүлэрээ амарч цугаалж яваад л ахуулсан бололтой дөрвөлээ том баяр хөөртэй нэмсгэлжээ. Хүүн хүртэл үнэн сэтгэлээсээ инээсэн харагдана. Энэ зурган дээр эхнэр нь хизээний цэргийн жанжин шиг тайван тогтун атлаа өөртөө итгэлтэй хатуу харгас занга хав дарсан шиг санагдав. Канжинхүг өндөр хундагнаас дар сундаглангаа. Шөнийн цагаар улаан дар суухаар яг л цус сууж байгаа юм шиг санагддгийн. Тэгсний хажуудаа суухыг уриад би цоо ирүүл байна. Би чамд хэлье гэсэн бүх үгээч сайн бодсон. Миний үгийг сайн сонс. Чүнфэ яг л үүлэн дээгүүр дэгэнцэн догонцсон явж байгаа юм шиг хамаг биеийн хазайж хэлбэхийг мэдрэв. Гэхдээ ой ухаан нь гайхмаар саруул. Эгээл нүднийхэн өмнө өрнөх хорон мөч бүрийг бүхэл үзэгдэл хөдөлгөөн бүрийг одоохон энд хилэгдэх үг бүрийг камер шиг бичиж авах гэж байгаа юутай хэрэггүй тунгалаг байна. Энэ л агшин хормыг тэр насан туршдаа санаж явхаа сайн мэдж байв.
Өвлийн амралт дуусаж хичээл эхлэхэд Чүнфэн дөнгөж шилжиж ирсэн оюутан шиг цоо шин хүн болжээ. Хувцс хунар, байр байдал нь өөрчлөгдөхийн хамт нутагт нь суугаа ээж нь байшин саваа эргэн тойрныхоо чамгүй том газартай хамт зарчихсан юм гин. Буйран дээр нь шин нисэх онгоцны буудал баригдах гээд гэрээхэнд нь хэдэн сая юаны нөхөн олгор олгосон гин. Ястай л тэнгэрийн умдаг атгачтэй гэсэн цууг түүнийг хаач явсан дагах болов. Түрүү илрэлт хичээлийнхээ хажуугаар ажил хийж байсан Чүнфэнд сургуулийн дотор байран дахианы сарвч шиг санагдах болсон гэлцэн. Одоо тэр бүр унах унаатай болжээ. Час улаан поло машиных нь урд хоёр гэрэл нүүр амаа будсан эмэгтэй хүний нүд шиг харагдана. Сургууль руугаа хэдий унаатай явах болсон ч Чүнфэн олон нийтийн үйл ажиллагаанд аливуулах даруухан хүний нүдэнд өртгөөргүй байж багш нартайгаа ч ээлдэг харьцахыг хичээнэ. Нэг өдөр Пейзи Чэнч бас ойн бэлтгэл ажилд оролцохоор ирэв. Тэр хоёр зэрэгцэж суугаад баахан бэлэг дурсгалын зүйлс цаасан ууданд хийж дээр нь ойн тамга тэмдэг дарах ажилдтай ажиллагдав. Тэгтэл Кан Жунхёг уцтаж таарав. Онцгой юмгүй дээ. Би зүгээр л чамайг санаад. Чи намайг санаж байна уу? Санаад л байна. Гэхдээ дүр төрхий чинь бараг мартчихвэн шүү. Муу зайлтай үнэг. Кан Жунхёг бүсгүйд ингэж хэлээд энийг далдснаа уцаа тастав. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ урайтай Түлээжүү дэмжиж ажиллаж байна. Түлээжүү брендийн Улаанбаатар хотын 21 салбар 400 гаруй ажилтан зөвхөн танд зориулан өглөө болгон мастер нарийн бовчдын гараар орлсон 400 гаруй нэр төрлийн Европ бэкерийг хамгийн өндөр чанар стандартын дагуу үйлдвэрлэж байна. Түлээжүү кафе хэлбэрийн концепц бүхий орчин үеийн интерьер дизайн, 5 тухтай орчинд олон улсын стандарт үйлчилгээ чанартай бүтээгдэхүүн, онцгой хамтыг мэдрүүлэх уур амьсгал таныг хүлээж байна. Улаанбаатар хотод 21 салбартай үйл ажиллагаа явуулдаг. Та хэрвээ лавлаж асуухыг хүсвэл 75 75 75 10 утасны дугаараар за мөн www.tlgc-ийн Түлээжүү Монголиа Facebook хуудасаар зочилж болох юм. Түлээжүүдээ баярлалаа. Чүнфэнийг утсаа барьсаар эргэж харвал Пейзичийн түүнийг ширтэж байв. Тэгснээ хоёулаа гэж нэмсэглэн хэлв. Хоёулаа адилхан гар утастай байна. Үнэхээр адилхан юм гэж. Чүнфэнийг цэцгийн шаргал харин Пейзичийн хар өнгөтэйж. Бүсгүй зүрхний цохилт түргсэд ирэв. Ердөө түрүүхэн дэвтрээ авахар ухасхий ихтэй тэр Пейзичийн гарт санаандгүй хүрчихэд бас яг ингэж зүрх нь хүчтэй цохилохыг мэдэрсэн юм. Үнэн дээр бүр тэрнээс ч өмнө тэрнийг хажууд суухад гүй бүр үүдээр орж ирэхэд нь л бүсгийн зүрх цээжиндээ багтахгүй оволцож байсан юм. Тэр хоёр адилхан савлсан хоол идлээ. Гэхдээ Пейзичийн огтоор хүрээлүүлж Чүнфэн ганцаараа цонхны хажууд сууж хооллов. Хоолныхоо дараа авчирсан алмайдв. Тэгтэл Кан Жунхёг дахиад залгав. Тэр оройн хоолны үеэр бүсгүйг юу хийх вэ гэж асуух гэж утасджээ. Тэр хоёр цуг амьдрахаа болоод удаж байна. Кан Жунхёг урд нь эхнэрийнхээ байнга уцтаж, онцын шаардлагагүй үед хаа байгааг нь үргэлж асууж шалгаадаг занд нь дургүй байсан гэж хэлдэг байсан ч явандаа өөрөө Чүнфэнийг яг л тэгж залхаах болсон юм. Уг нь нэгэн цагт эхнэртэй үнэхээр дурлаж, эхнэр нь ч түүнд хайртай байж, Кан Жунхёгтэй гэрэлснээсээ болж эхнэр нь гэрээхэнтэйгээ хүртэл хэдэн жил түнчин хагарсан гэдэг. Тэр хоёрын хайрын сэтгэл яг л дүрлцэх гал руу хуурай мөчөр шийдсэн юм шиг байжээ. Эхлээд Кан Жунхёгийн мөчөр шатаж дууссан бол эхнэрийнх нь ахаад хэдэн жил маш удаанаар шатсаар л байж. Эхнэр нь нулимс ойртоо дож тэрв хайрын мөчрөө үнс нуран болтол нь хэдэн жилээр байлгаад л байж. Тэр хэдэн жил үнэхээр зовлонтой байсан гэсэн. Кан Жунхёгийг заримдаа шүн дунд сэрээд харахад эхнэр нь хажууд нь босоод суучихсан. Тэрнийг цоо ширтэн. Чи ингэхэд хин юм бэ? Хин чамд намайг ингэтэл зовоох ирэх үгсэн гэж асуудаг байж. Кан Жунхёг өөрөө ч ийм зүйл боломж инээ зүүдлээгүй явлаа. Эхнэртэйгээ гэрлэхдээ насан туршдаа нүдний цөцгийн мэд хайрлана гэж андгаалсан. Гэтэл хоёр хүүхэд төрүүлээд сэтгэл зүрхийн эзэмдэн булаасан эхнэрийнх нь аль сайхан бүхэн арилж замхарсан шиг болжээ. Эхнэр нь ердөө нөхөр хүүхдээ асарч халамжилдаг айлын эзэгтэй болжээ.
Кан Жунхюгтэй хамт амьдарсан эхний хэдэн сарда Чүнфэн үүдний хонх дугарах болгонд давхын цочиж түгшдэг байв. Эхнэр нь гинтхэн орж ирээд дайрч давшлах үе гэхээс зүрх нь амаараа гарах шахна. Хэрвээ тэр хоёрыг хамт байхад барьчих юм бол эхнэр нь ухаан мэдрэлгүй орилж хашгичих болов уу? Аимшигтай хараал зүхэл урсгах болов уу? Чүнфэний хаврын амралтаар Кан Жунхюг Солонгос руугаа явчихад иржээ. Тэгэхдээ ааш зан нэг л эвдэрсэн байв. Эхнэр нь тэр хоёрын явдлыг олоод мэдчихэж гэж Чүнфэн эхэндээ бодсон ч удалгүй эхнэрээ хамтран амьдрагчийнхаа хамт Йог сауны газар нээснийг дуулаад л Кан Жунхюгийг тэгтэл бухимдсныг мэдсэн юм. Эхнэрийнх нь дурлалт шинэ хүн. Өмнө нь хувийн дасгалжуулагчаар ажиллаж байсан эхнэрээс нь 10 дүү иргэн. Магад тийм болоод л эхнэрт нь ээжээсээ зуралддаг хүү шиг наалдаад авчээ. Булчин шүрмэс болсон залуу ир хажууд нь байнга эргэлдээд байхаар Кан Жунхюгийн дотор муухайрах шахахч эхнэр нь тунч сэтгэл хангалуун байнга инээмсэгэлдэг болж. Кан Жунхюгийг дургүй байгаагаа хэлэхэд эхнэр нь өөдөөс нь зэвүүцэн харснаа. Нуух байсан бол би та хоёрыг уулзуулна гэж юу? Гэж амин таглажээ. Эхнэрийнх нь дэрэгдэх ирээс гадна өнөөх йогийн сургалт хийхээр сонгосон газар нь Кан Жунхюгийг бүр хилэгнүүлж орхисон гин. Эхнэр нь хамаг хөрөнгөө зарснаа эцэг эхийнхээ буйныг эдэлж байна. Хүссэн юмдаа зарцуулна гэж сайрхаад амжиж. Харин өв хөрөнгийнхөө талыг хүүхдүүдтэй хадгалсан гихт нь Кан Жунхюг хэлэх үггүй болж зөнд нь хайжилтээ. Тэр одоо ямар ганцаараа урдах замаа харж байгаа биш. Чи бит хоёрт ч гэсэн сайхан ирээдүй байна гэж тэгэхэд хэлсэн юм. Сургуулийн ойн өмнөх өдөр сайн дурынхан орой 9 цаг хүртэл ажиллацгаав. Сургуулийн хоолны газраас тэдэнд тусгай зоог бэлджээ. Чүнфэнийг хоол идэхгүй хайрлаа гэсэнд Пейзи Чэнч ажилтаа болчихлоо гэв. Ингээд Пейзи Чэн тэрний унаанд дайгдахаар болов. Охтын атаархуу харц Чүнфэн дээр туслаа. Машинд суусан хойно Пейзи Чэн тусгай зоог гин шүү. Хоол болгоноос нь хагас тавг тос гарахаар байхад гэх юм. Чи эр хүн байж яасан голомтгой юм? Эр хүн чинь чанартай хоол идэх хэрэгтэй шүү дээ. За, энүүгээр эргээрээ. Нэрээ энд нэг аятайхан газар байдгийн. Шарсан хил нь хаач байхгүй тансаг шүү. Пейзи Чэний заасан газар Кан Жунхюгийн ажлын ардхан талд байлаа. Үүдэнд нь бөмбөр шиг хэлбэртэй 2 цагаан дэнлүү өлгсөн нь улаан цэнхэр хосолсон дугуй хээтэй юм. Хэдий жижигхэн ч цэвэрхэн тухтай газар юм. Нэмгхэн зүссэн үхрийн хил мах шарагчин дээр шаржгансан дуу гарган агших нь хүйтнээс айж бээрсэндээ бие хумих шиг харагдана. Пейзи Чэн энд өмнө нь ээжийг авчирч байжээ. Яана хүмүн хэлээ ингэж шаруулж байгаа үхэр амьсгаатай байхдаа үнэхээр л болохгүй юм хэлжтэй. Гэж ээж нь дуу алдсан тухай яриад учиргүй хөхрлөө. Чүнфэн дуурсангүй. Пейзи Чэн хэдэн хормын дараа хөөе. Чи дандаа ийм дуу муутай байдаг юм уу? Үгүй. Буруу юм хэлчих юм бол ийм болчихно гэж айгаад гэж мах шарагч руу заав. Пейзи Чэн баясан инээд алдснаа. Чамтай нийлчгээд болохгүй юм ярьж суул романтик юм биш үү? Шарсан мах болохоос өмнө хоёулаа мах шарагч тавган дээр хөөрөлдөд сууж агаад дараа төрөлдөө учрах ерөөл тавин салхас гүйцэтгэе. Чүнфэн толгой өргөн тэрнийг харлаа. Тод хар хүмсгэн өтгөн гэж жигтэйхэн. Давхар юм шиг давхраатай нь бүрч өвөрмөц сод юм. Ялалцсан харцсан яг л соронц шиг, бүсгүйг бүр дотроос нь татах шиг. Чүнфэн шарсан хилнээс нэг хэрчмийг авч өмхээд ээжээсээ өөр хэнийг энд авчирсан бэ? Чи л байна да. Надаас өөр. Яагаад ийм асууж байгаа? Зүгээр л энгийн л асуулт штэ. Пейзи Чэн бүсгүйг цоо ширтсэн чихтэй түүн рүү үл ялаг бүхийв. Харин бүсгүй санаа зовон түүнээс дөлж улам хоошоо суулаа. Чиний араас өчнөө ол охин гүйдэг штэ. Тэр хачаа охид уу? Тэдэнтэй чи юм ярьж болдгоо маа.
Хогийн ургамал хээрийн түүмэрч шатдаггүй. Хойтон хавар нь ахиж шинээр ургамуй. Пейзичэн эртний нэгэн шүлэгнээс иш татсан нь энэ. Тэр хоёр зэрэг шахам хөхрөлтлөө. Чүнхэн бараг шүн дундын хэрд харж ирэв. Харин хаалгаа чимээгүйхэн түлхүүрдэж орвол галтайгооны гэрэл асаалттай Кан Жунхёг хормогч өмсчгөөд хоолны сав барьчихсан зогсож байна. Гэрээр нэг уур савсаж хоол хошны үнэр болжээ. Өө, ашгүй хүрээд ирвүү. Юу? Би уг нь гэж Чүнхэн түгтчиж байгаад. Би оройтно гэж хэлсэн штэ. Унтчихгүй яасан гэж чамайг баярлуулах гэсэн юм аа. За, би гараа угаадах юм. Гар нүрээ угаачаад тэр үсээ үнэрлэж үзв. Кан Жунхёг дээр очихоос өмнө бие бэлдэх хэрэгтэй. Ажиг сэжиг авахулж болохгүй шүү дээ. Өөдөөсөө хараад хооллож суухад Кан Жунхёгийн харц яг л тоос сорогч шиг бүсгүй бие дээрх бүхэл ор мөрийг хамт шимэх шиг болов. Яагаад ингэж хараад байгаа? Юм ярьж байхдаа савхаа битгий хазаа. Кан Жунхёг бүсгүй рүү гараа нэг сунгаснаа буцаагаад татчихав. Тэрний бие барьсан гэрвшингүй байдал Чүнхэнд инээдтэй санагдав. Бүсгүй усны онгоцонд сууж амарсан хойноол сая нэг тайвширлаа. Шалцлам халуун усанд тэр өөрийн ирэхгүй бэмбгэнлээ. Ганц 2 цагийн өмнөх явдал санаа бодлоос нь үл сална. Пейзичэн хөх өвчнийхэн чагтыг мулт татах шахсныг. Дотор хувцсыг харах гэж гэрлээ асаасныг. Торон дотоочийг харж хаад тас инээж. Чамайг цаанаа дур булаам гэдгийг мэдээд байсан юм а. Гаднаа хүйтэн дотроо халуун хүүхэн байж шүү гэснийг тэр яаж мартах вүлээ? Ган төмрөн тамгаар хүрэл шиг биеийн тамгалах шиг мөрийг хазчихсандаа тэр одоо ч санаа зовж бүр цаанаа өөрөө өөртөө бухимдах шиг болов. Чүнхэнийг усанд ороод гарч ирэхэд Кан Жунхёг уншижсэн номоо хойш тавиад түүнийг дагуулan харав. Хараач ээ. Юу? Хичнээн залуухан хичнээн үзэсгэлэнтэйгээ хараач. Өөр ингэсэн бүхний чамд байгаа бүхнээр сольсон чи яах вэ? За. Би өнөөдөр ядраад байна. Кан Жунхёг бүсгүйг яаж амраахаа мэднэ гээд өндийж босон бүсгүйн халаатыг тайлав. Тэгээд 2 мөрийн базлан ар нурууг нь илж таалав. Чи зүгээр л сайн дурын ажилтан биз дээ. Яагаад ингэж их ажиллаад байдгийг? Арьс чинь ямар болброо юм бэ? Өдөр чинь чамайг саналаа шүү дээ. Юу болсон юм? Чи уйлаад байгаа юм уу? Надад дурлаж идэг тэнэггүй юм да. Бүдүүлэггүй шүү. Яаж намайг тэнэг гэж хэлж чадж байна? Тэнэг штэ. Хүнд дурлна гэдэг ямар аюул болохыг мэдэж гин үү? Чиний зөвөө. Ялангуяа чам шиг ийм бяцхан амьтанд дурлнаа гэдэг. Надад хатуу хандсан дээр хамгийн хатуугаараа намайг хамгийн өөдгөө дайснаа гэдэл бодчих. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи дэмжиж ажиллаж байна. 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүд худалдаа эрхлэгчдэд зориулсан касси систем хөгжүүлдэг компани юм. Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь On Time-ийн программыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр 2024 оноос эхлэн М банктай хамтран 2 маш гоё үйлчилгээ хэрэглэгчдэд санал болгож байна. Эхнийх нь гэвэл Тэг.6% шимтгэлтэй банкны карт уншигч. Ихэнх банкны карт уншигч нь 1% шимтгэлтэй байдаг. Харин On Time-ийн санал болгож байгаа М банкны карт уншигч ашигласнаар 40% хэмнэлт хийх боломжтой. Та сардаа 30 сая төгрөгийн борлуулалттай бол банкны шимтгэлээс сардаа 400 мянга, жилдээ 4.5 сая төгрөг хэмнэх боломжтой. Хоёр дахь нь гэвэл On Time-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 100% онлайнаар олгох боломж байна. Та ямар ч материал бүрдүүлэхгүй, банкн дээр очихгүй, байгаа газраас авах боломжтой. Дэмжиж ажиллаж байгаа On Time технологид маш их баярлалаа. Лавлахыг хүсвэл 77 77 34 44 хамтран ажиллагчдаа баярлалаа.
Кан Жунхюгийг сөөвөлд хуралд оролцохоор явсан хойгуур Чунфэн Пэйзичэнтэй хотын төвөр болцжээ. Тэдний гадуур явж байтал Кан Жунхюг залгав. Чи яагаад гэртээ байхгүй байна? Номын дэлгүүр орох гээд явж гин. Хэдэн ном DVD авдгийн билүү? Ганцаараа юу? Яалаа гэжтэй. Сургуулийнхаа хамгийн царайлаг кархүүтэй цуг явж гин. Кан Жунхюгийг цаанаас нь хэн нэгэн дуудаг бололтой. Эргээд яриг ичгээд тэр дор нуцаа тасалчихав. Харин Чунфэн Пэйзичэнд ээжтэйгээ ярьлаа гэж хэлжээ. Тэр хоёр зүйлттэй данх нэртэй газар ирээд тасалбар захиалав. Энэ хэсэгхэн газар Чимбай нуруунаас яг л хүний сарвайсан гар шиг сунаж тогтжээ. Загаснуудыг хараад "Хөөе, чи загасны зураг авмааргүй байна уу? Зурган дээр үхсэн юм шиг харагдсан штэ. Зургийг авахгүй бол харин ч сэлсэн хിവэрэ байна. Чи л надаас сэлээд явчих юм шиг санагдаад байгаа юм да." Бүсгүй сонссондоо итгэсэнгүй. "Чи дандаа л хаа сайгүй хөвж явдаг штэ. Чамайг барьж авах ямар ч арга алга. Хизээж хаяад явхад бэлэн юм шиг байдгаа чи мэдхүү." Бүсгүй хэсэгтэл дуурч чадсангүй. Доошоо харвал тэр хоёрын атгалтсан гар хоёр талаасаа наалдсан төмөр товч шиг яв цав нийлсэн үзэгдэнэ. Кан Жунхюг сөөвлөөс эргэж ирэхдээ урдынхаасаа ч илүү үг дуу цөөтэй болжээ. Тэр хэдэн цагаарч хамаагүй буудан дээрээ суувч зурагт үзэхгүй, номч уншихгүй, цонхоорч гадагш харахгүй, бүр Чунфэнийг ч тоохгүй. Яг л ганц би амьдралдаа буцаад орчихсон юм шиг байлаа. Энэ нь Чунфэнийг байж суух газаргүй болгов. Өчүүхэн төдийл чимээ гаргавал бүдүүлэг авиралсан мэт санагдах тийм нам гүм орчинд Кан Жунхюг суух болжээ. Юу болсныг асуухад тэр юу ч хэлэхгүй. Чунфэ уучраа олохоо боллоо. Хамт байгаа хүн нь зүгээр л хоосон хувцас болжээ. Чунфэн Кан Жунхюгийг өөрийнх нь Пэйзичэнтэй учир ургуулсныг мэдчихэж гэдэгт улам итгэлтэй боллоо. Нэг өдөр түүнийг Пэйзичэнтэй цуг халуун тогооны хоол идэж байхад хэдэн ширээний цаан сууж байсан дунд иргэм насны нэгэр Чунфэнийг учиргүй ажиглаад байсан юм. Линзээ зүүгээгүй байсан болохоор Чунфэн тэр хүний төрх царайг сайн харж чадсангүй. Харин хаашаа ажиглаж байгааг нь анзаарвал судалтай хантааз нь тэр хүний нүдийг булаасан бололтой юм. Тэр хүн үнэндээ Кан Жунхюгийн найз байжээ. Түүнээс сонсож дуулсан болоод л Кан Жунхюг бүгдийг мэдэж байж. Гэвч юу ч хэлсэнгүй. Чунфэ эхэлж ам нэг хэрэгтэй болов уу? Эсвэл шууд л эднийхээс явах уу? Гэхдээ явлаа гэд хайчих юм бэ? Сургуулийн дотор байрлууга буцалтай нэш. Зуны амралт их Зуны амралт эхлэхэд 2-7 хоног л үлдсэн. Тэгээд ч учир байдлаа Пэйзичэнд юу гэж тайлбарлах юм бэ? Пэйзичэн одоо тэрнийг бусдын нүдэн дээр ихнэр гэх болсон. Нэг удаа бүр юу ч болоогүй юм шиг шүн дунд уцтаж цагаан ордонд хүрээд иргэжээ. Азар Кан Жунхюг ажлаар гадагшаа гарсан байлаа. Хүсэлтийг биелүүлж хүрээд очиход яаралтай хэрэг гэсэн нь Чунфэнээр өөрийгөө болон 3 найзаа гэртээ хүргүүлэх байж л дээ. Тэр буухта "За, төрүүлж бай. Аав ээжийг унтчихсан байвал мессеж бичээ заяа. Чи сэмхэ ороод ирээрэй" гэсэн юм. Чунфэн олон юм хэлсэнгүй. Заал гэв. Гэхдээ түүнийг дотгошоо орвоо үгүй юу? Сүнгэн оджээ. Гүн нойрондоо умбсан шөнийн гудамжаар тэр нус нулимсандаа баригдан машина төмөр бөмбөлөг өнхрүүлэх шиг явлаа. Сууж дассан байрандаа ирээд нулимсан арчингаа машина тавих зай талбай хайж жаал эргэлдэв. Кан Жунхюгийн машин харин харагдсангүй. Чунфэн уртаар санаа алдан баг чатууга тайвширч аваад шатаар өгсөн үүдэ нээвэл дотор таг харанхуй байв. Гутлаач тайлах сэхээгүй үүдний шалан дээр унаад өгөв. Гэтэл утсан дугарч байна. Пэйзичэн залгажээ. Тэр маш аяархан ярих нь хөгийн инээдтэй сонсогдно. "Ороод ирээ. 902 тооч шүү. Би хаалгаа онгорхоо өргөчихье." "Би гэртээ байна." "Юу вэ? Хоёлоо тохироо үсттэй. Эргээд ирэчтэй. Машинтаа юм чин хэдхэн минут л явна үсттэй." "Чи намайг юу гэж бодсон юм? Би чиний юу юм? Хувийн жолооч ч юм уу? Биеэ үнэлэх ч юм уу?"
Чүнфэн өөрийнхөө дууг өрөөгүйр нэг цангинан шөнийн хүйтэн жаврыг үргэж байгааг мэдэрлээ. Би танад очихгүй ойлгов уу? Хаашаа ч явахгүй. Гэртээ баймаар байна. Хин чамааг бие үнэлж гисэн бэ? Тэгж утсан бол чамааг юу гэж гэртээ дууддгийг. Чүнфэн гар утсаа шалан дээр тавьчихав. Пейзэчний дуу бөмбөг шиг ойж бууна. Чи яаж хаад байгаа юм бэ? Хэрүүл үддэг огтуд би дургүй шүү. Чамтай ярих юм алга. Чүнфэний хацрыг даган нулимс урсна. Тэр шалан дээр байгаа гар утас руугаа тонгойж. Тасаллаа шүү. Хөөе. Одоо утсаа таслах юм бол бүх юм дууссан гэж мэдэрээ. Дараа нь сануулахгүй яасан гэд ойлгнаад байв. Харавсан сумыг барьж болдгүй юм штэ. Тэгвэл эргэж буцхаа болий. Сайн л үз. Бүх юм дууслаа. Чүнфэн ингэж хэлээд утсаа зүгээр тасалчихсангүй бүр зайг нь аваад чулуудчихав. Нос нулимсаа арчснаас хоёр гар нь нойт оргино. Тэр өргөн том цонхоор гадагш харлаа. Сарны гэрэл хачин тод. Зааны далбгар чиг шиг модны том навчин дээр сүүн цагаан туяа нь урссан мэт үзэгдэх нь толны тусгал адил. Гэтэл мөнөөхөн толон дотроос Канжинхүгийн царай тодроод ирэв. Тэр буйдынгийн цаад өргөн талд сүүдэрт сууж байгаад босч ирж илтэй. Чүнфэн бүр хөшөж орхилоо. Тэд хоёр талаасаа тулан өөдөөдөөс харж зогсов. Бүсгүй түүнийг элдв асуулт тавихыг хараад өрөөхийг бүр нудраг зангидахыг хүлээлээ. Харин Канжинхүг нэг ч үг хэлэлгүй эргэж шатаар өсөө дээш гарчав. Чүнфэн энд нүүж ирэхдээ авчирсан жижигхэн үүргэвчээ өөрийн ухаангүй хайж гарав. Дээрч доорч хайж үзв, олдсонгүй. Тэр ер нь энд юутай ирсэн хүн бэ? Хуучин бүх хувцсаа хайчихсан байдаг. Арьс арчилгааны иж бүрдлэн хүртэл саяхан Канжинхүгийн өгсөн бэлэг шүү дээ. Тэр гэнтхэн л өөрийгөө Канжинхүгийн асаргаанд байх няраа хүүхэд гэдгээ ухаарлаа. Хамаг байдгаа өнгөчөж байгаад хамгийн анхны бэлэг нөгөө сүрчгийг олов. Тэгээд ойрхон цацаж үзв. Өрөө таслаханд бүхэлдээ ер бусын тансаг хүн дагаартай болох шиг, бүр сүрчгийн үнэртэй шүүдэр буугаад ирэх шиг санагдав. Канжинхүг шатан дээр дахиад нэг үзэгдэв. Шөнө болцоход байхад унтахгүй юугаа игээд байгаа юм бэ? Яасын сүрчигний сав хагарчгаа юу? Тэр бүр гайхмаар тайван байхаж. Чүнфэн тэрхэн зур яахаа мэдэхгүй зогслоо. Тэгснээ гэнэт Канжинхүг рүү сүрчиг цадсан цаадах нэг гүнзгий амсгаа авснаа хоёр ч удаа найтаачихав. За, явж унтъя. Гэсээр унтлагын өрөөлөг алхлаа. Чүнфэн байрнаасаа хөдөлсөнгүй Канжинхүг хэд алгаснаа эргэж хараад. Ирэхгүй мүү? Гэснээ бүсгвийн гараас татан урагшлав. Тэр хоёр эхлээд нуруугаа харуулan тустай хүнжил твтцгээв. Удалгүй Канжинхүг бүсгүй рүү эргэж. Юу бовтнаад байгаа юм бэ? Сүрчигний хайрцагын дээр байсан тайлбарыг Бергамотын лир, гашуун жүрж, бэрсүүч жүржийн нэмгэн хатамлыг шинэхэн цэцгийн дэлбэтэй холон зандан мод цагаан царын өрмөц үнрээр зөөлөлсөн. Хинэттэй гэдэг нь. Ингээд энэ сүрчгийг үнэхээр танд өөр хүн өгсөн юм уу? Эсвэл надад өгөх гэж авсан юм уу? Одоо ямар хамаатай юм? Тэгж бодож байна уу? Зүгээр унтаа. Канжинхүг ингэж хэлчихэд дахиад буруу хараад тавьв. Чүнфэн түүний ар нурууг ширтэнгээ. Хинч надад тань шиг сайн хандаж байгаагүй. Бид хоёрын салхуулсанд би л буруутай. Та надад яаж ч муу хандаж болно. Намайг шийтгсэн ч болно. Над руу орилж хашгирал та. Гуйж гин. Тэгвэл маргааш эндээс явхад сэтгэл арай онгоох гээд байна. Болооч дээ. Дэмийн битгий яриад бай. Канжинхүг эргэж хараад Чүнфэний гараас атгалаа. Чүнфэний нулимс газрын даган урсна. Тэр эхлээд чимээгүйхэн мэгшиж байснаа сүүлдээ сэтгэл доторхоо бүгдийг насгах шиг ойр дуу тавин ойлов. Нос нулимс нь Канжинхүгийн унтлагын хувцсыг норгов.
Одоо болно. Эвлэрцгээе. Кан Жонхюг ингэж хэлээд бүсгүйгээ цээжиндээ наан уртаар санаалдлаа. Тэгээд чи залуу байна. Би чамайг гомдоохгүй. Харин чи намайг хөгшин гэд гомдоож болохгүй шүү. Гэж хэлв. За зохиол маань энэ хүрээд өндөрлөж байна. За та бүхэн маань зохиолоос юу ойлгосон, яаж санагдаж байгаа? За тэгээд өөрт төрж байгаа сэтгэлдээ бас комментаар хуваалцаарай. Зохиол гэдэг, зохиолч хүн гэдэг зохиолын аль нэг дүрийг, үйл явдлыг, дээрэс нь нэрийг хүртэл за болж байгаа цаг хугацаа, улс орны байдлыг хүртэл бодохдоо дандаа гүн агуулгуудыг агуулж идэг. Тэр нь надад үнэхээр гайхалтай санагддаг. За энэ зохиолыг болчмор гэж нэрлэсэн. Болчмор өөрөө хот хүрээ газар ч юм уу те хүн байгаа газар хүмүүсийн хаягдал хоол хүнс юу гэдгийг тийм юмыг түүж идэж ер нь ингэж хүн дагаж амьдардаг ийм гоц гойд царай төрөхгүй онцгой гойд одоо эрлэхийг зан чанар байхгүй энгийн нэг шүү. Энэ өгүүлэлэг дээр хэцүү одоо тийм амьдралд өссөн онц гойд содохон байхгүй энэ охин ягаад болчмортой бүр торонд орсон болчморын амьдралыг сонгочвоо гэдгийг бидэнд ойлгуулахыг хүссэн болов уу гэж бодож байна. Тэгэхээр болчмор бол яаж чичээгээд мэдээж бүргэд болохгүй. Гэхдээ бид бүргэд шиг төрөөгүй байлаа гэж бодъё. Болчмор төрлөө гэж бодъё. Гэхдээ тэр хүн боловсрал, мэдлэг бүх зүйлээр өөрийгөө хүчрэхэг болгож чадна. Бид амьдралдаа бас хин нэгний торонд орсон хин нэгний одоо чамааг хуурчаад байгааг мэдээд байхад хүртэл хажуудаа байлгадаг тийм үн цэнгүй харилцаанд орохгүйгээр бид энэ торонд орсон болчмор шиг амьдрахгүйгээр маш их гоё зүйлүүдийг өөрөө бүтээх боломж байдгаа гэдэг санааг би явж гинөө гэж бодож байгаа. Гэхдээ та бүхэн маань өөрсдийнхоороо бас бодоорой. Тэгээ Жингэрийн шүн зохиолчийн болчмор гэж энэ зохиолоос бид маш олон талаас нь бас харж болох юм. Тэр оюутан залуугийн тухайд за эсвэл амьдрал нь бүтлгүйтсэн энэ одоо нэлийн хичээл насны энэ 90-ийн тухайд бас энэ хүний амьдрал юу болов гэдгийг ч бодож үзэж болох юм. За ингээд энэ удаагийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Шинжлэх ухаан танин мэдхүй од мөндөр сувг үзэх сонсогчид та бүхэндээ дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн од мөндөр сувг, КНТV телевиз, за мөн од мөндөр радио 83.3 107 гэсэн хост телефоноор хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи за мөн өдөр бүр шинэ урайтай төлөөшөө дэмжиж ажиллалаа. Бидэнд цэцгээ илгээсэн Agora Premium Flowers цэцгийн дэлгүүрийнхэнтэй маш их баярлалаа. Дараагийн өгүүлэлгээрээ олцгаая. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518 Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.